За та бүхнийхээ өдрийн амгалан альтгая тэгээд Монгол Ардын намын өдөрт зөвлөл улсын их хурлд Монгол Ардын намын бүлэг хуралдаж Монгол улсын их хурлын даргад миний бие гэснээр дэвшүүллээ. Тэгээд намын дарга өдөрт зөвлөлөө болон бүлгийн хурал дээр санал болгохдоо улсын их хурлд одоо сонгогдсон миний хувьд одоо 2008 оноос хойш тасралтгүй одоо 5 удаа Ховд аймаг баруун бүсээс одоо сонгогдож ажиллаж байгаа. За энэ туршлага болон парламентын бас үйл ажиллагааны туршлагыг бас үндэслэж нэр дэвшүүлсэн гэдгээ хэлсэн. 2008-аас 12 онд одоо улсын их хурлын гишүүн, 12-аас 13 онд улсын их хурлд Монгол Ардын намын бүлгийн дэд дарга, за 13-аас 16 онд улсын их хурлд Монгол Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байсан. За мөн одоо 17-оос 18 онд улсын их хурлын ёс зүйн байнгын дэд хорооны дарга. За 19-с 20 онд улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргаараас ажиллаж байсан. 20-с 22 онд бас улсын их хурлын хууль зүйн байнгын хорооноос даргаар ажиллаж байсан. Энэ одоо бас парламентын бас ажил зохион байгуулах, удирдах энэ туршлагыг бас үндэслэж улсын их хурлын даргад нэр дэвшүүллээ гэдгийг бас намын дарга бас өдөр зөвлөмжийн хурлаар танилцуулсан. За Монгол төрийн ажил тасралтгүй тогтвортой бас явах ёстой. Өнөөдөр дэлхийн нийтээр бас дайны байдалтай дэлхийн эдийн засаг, улс төр геополитикийн нөхцөлд маш хүнд байгаа. Үүний одоо сөрөг нөлөөс Монгол улс орж ирж байгаа. Тийм болохоор бас монголчууд ярьдаг төр төвшин төмөн олон амглан байх ёстой гэж. Энэ үүднээс улсын их хурл буюу одоо төрийн эрх барих, хууль тогтоох, дээд байгууллагын удирдлага ёсны яаралтай шийдэх. За мөн одоо засгийн газрын гишүүд сайдны одоо яаралтай томилох ийм шаардлагатай байгаа. Тийм болохоор одоо энэ асуудал дээр нэг яаралтай асуудлууд одоо шийдэгдэх болов гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бас Монгол улсын их хурл парламент одоо 5 нам парламент судалтай байж байгаа. Одоо бас 5 намын зөвшөлдөж ойлголцох энэ тал дээр илүү одоо идэвх санаачлалтай ажиллах ийм шаардлагатай байгаа. Улсын их хурлд одоо бусад намуудтайгаас улсын их хурлын бодлого шийдвэрийг засгийн газраас үйл ажиллагааны одоо бодлого шийдвэрийг хийж хэрэгжүүлэхэд нь одоо бас улсын их хурлаар одоо хурдан шуурхай хууль тогтоолуудыг батлах энэ одоо бас нэг тулгымцсан асуудал байна. За бас нэг нүгүү ярих одоо улсын их хурлын хурал дахь одоо Монгол Ардын намын бүлгийн 68 гишүүнээс тодорхой бас үл ойлголцлын асуудал байгаа. Үүнийг одоо бас одоо хэрхэн одоо бас нэгдсэн ойлголттой бас нэгдмэл байр суурьтай болгох хэрхэн аж одоо бас тийм энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, за улсын их хурлын үйл ажиллагаа, засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой явуулах. Монголчууд одоо бас эвлээд нэгдээд ойлголцоод явах бол эдийн засаг 17 хүрч өсч ард иргэдийн амьдрал сайжирч байсан энэ цаг үед бас энэ одоо хамтарч ажиллах чухал юм байна гэдэг тэр үед бас мэдэж анх шинэ гишүүн байхдаа ойлгосон. Дараад нь 12-аас 16 онд ардчилсан нам олон болсон Монгол Ардын нам цөөнх болсон үед сөрөг хүчний бүлгийн дарга, цөөнхийн бүлгийн дарга хийж ажиллаж байсан. Тэр үед бас ингээд талцаад хуваагдаад улс төржөөд төрийн ажил гацах юм бол олон цөөн хоорондоо ойлголцож чадахгүй бол бас эдийн засаг яаж уруудаж, доройтож, ард иргэдийн амьдралаас яаж одоо хүндэрдгийг бас тэр үед бас ойлгосон. 16-аас 20 онд Монгол Ардын нам үнэмлэхүй олон буюу 65 суудалтай болчоод 32-аас 33 болж хуваагдаж байсан. Тэр үед одоо бас цөөнх буюу одоо 32-ын тал бие бас одоо үзэл бодол нэгдэж байсан. Энэ үедээ бас нам дотроос гэсэн бас цөөнх байх юм бас зовлон бас тодорхой одоо хүндрэл бэрхшээл бас ойлгодог болсон. Тийм болохоор олонх байх, цөөнх байх, нам дотроо бас одоо тийм үү цөөнх болох гэдгийг бас зовлон жаргалыг ойлгох хүний хувьд миний бас үндсэн нэг үр бол энэ 68 бүлгийг буюу одоо хуваагдсан юм одоо бас үл ойлголцож байгаа гишүүдээ бас ойлголцуулах нэгдэх тал дээр тодорхой хэмжээний бас туршлага байна. Урд өмнөөс гарсан алдаа дутагдал сургамж дээрээс одоо цаашдаа бид бүхэн бас яаж нэгдэж нийлэх ёстой, яаж ойлголцох ёстой гэдэг дээр бас тодорхой ажлын туршлага байгаа учраас энэ дээр бас намын эв нэгдлийг хангах энэ одоо гишүүдээс ойлголцох тал дээр илүү бас хүндэтгэлтэй хандах.
ялангуяа одоо цөөнхийн одоо илэрхийлж байгаа байр суурийг сонсож, анхааралтай сонсож, хүндэтгэлтэй хандаж одоо урагшаа хойшоогоо харж биш тийм урагшаага харж илүү одоо бас тийм улс орны эрх ашиг нэгдүгээрт ард түмний эрх ашиг нэгдүгээрт хоёрдугаарт нь намын эрх ашиг гуравдугаарт нь одоо гомдоосон үл ойлголцсон энэ одоо эрх ашигаас тавьж ажиллах бас чухал жил үснэ. Тийм болохоор энэ дээр бас одоо хэлэх хийж байна. Тэгээс бол улсын хурлын дараа нам бас байх хэрэгтэй гэдэг юм асуулт ярьж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь парламентын спикер гэдэг бол тийм энэ парламент суудалтаа намуудыг зөвшөлдсөх, ойлголцох, парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, хууль тогтоох байгууллага үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад бас тодорхой үндсэн чиг үүрэгтэй хуулиудыг одоо хордоо хугацаанд батлуулах. Тийм болохоор одоо парламент суудалтаа намуудтайгаа тийм үү зөвшөлдсөж ойлголцох асуудал юм. Олонхоороо конопоороо хүч төрөх гэсэн асуудал байх ёсгүй. Тийм болохоор аль болох улс төржилтийг хойш нь тавьж аль болох зөрчилгүй явах тал дээр тийм үү анхаарч ажиллана. За манай цөөнхийн бүлгийн гишүүдээс тухайлах юм бол одоо Тэмүүжин нарын одоо гишүүдээс парламентын спикертэй холбоотой тодорхой хуулиудыг санаачилсан байгаа. Энэ дотроос улсын их хурлын дарга нам бос байх ёстой гэдэг асуудлыг бас хүндсэн юм байна лээ. Энэ дээр одоо бас улсын их хурлын гишүүдийн олонх нь тийм үү хууль баталдаг. Нийт гишүүдийн олонх уу 64 конопор. Тийм болохоор одоо бас энэ дээр хэрэг улсын их хурлын гишүүдийн олонх нь ийм хууль батлаад ингээд одоо ажиллавал намаас төдгөлзөх асуудлыг бас ярьж болохгүй асуудал биш гэж үзэж байгаа. Намын сайн хамгийн түрүүний алхам юу байх вэ? Намын эвлэг хамгийн түрүүний алхам юу байх вэ? За ерөнхий сайд намын дарга тийм үү? Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд засгийн газрын гишүүдийг улсын их хурлд оруулж танилцуулж одоо бас тангар хөргүүлдэг. Тийм болохоор энэ одоо их хурлын гишүүн за дээрээс нь засгийн газрын гишүүд тийм үү? Засгийн газрын гишүүдийг томилуулахдаа бас аль болох одоо юу гэдгийг зөрчилтөө байгаас энэ талуудынхаа байр суурийг сонсож үнэхээр засгийн газрын гишүүнээр энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах туршлагатай, мэдлэгтэй, чадвартай ийм хүмүүсээ тийм үү тэр хуваагдсан аль нэг тал манай тал танаа тал гэхгүйгээр аль болох тийм үү үнэхээр чадвартай хүмүүсээс бага бүрдүүлээсээ энэ тал дээр одоо юу гэдгийг бити одоо бас ялгууруулж хандаасаа гэдэг дээр бас байр суурь илэрхийлнэ. Энэ тал дээр бас манай Монгол Улсын ерөнхий сайд бас илүү бас хүндэтгэлтэй хандж асуудал хандах байх. Тийм болохоор өөрийнхөө одоо байр суурийг бол энэ тал дээр илэрхийлж эндээс одоо ажиллах эхлэх гэж байна. Парламентын ажил дээрээс нь парламентын засаглалыг хамгаалах асуудал дээр яг ямар бодлого зорилт Нэмэлт одоо нэмэлт хүлээж байгаа нэг гол хууль бол ерөнхийлөгчийн хууль шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл та ямар байр суурьтай? 19 онд би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж явах төрийн байгуулалтын байнгын орноо дарга үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаж байсан. Энэ дээр бид нэг засаглалын хяналт тэнцвэрийг бий болгох тийм тэнцлийг бий болгох энэ тал дээр тухайн үед одоо бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт санаачилсан гишүүдийн хувьд үзэл баримтлал ингэж хийсэн. Энэ хүрээнд одоо энэ ерөнхий их хурл засгийн газрын төв эрх мэдлийн хуваарлтыг оновчтой болгох, боловсронгуй болгох энэ тал дээр бас 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт томоохон алхам хийж чадсан. Тийм болохоор энэ дээр үндсэндээ парламентын ардчлалыг бий болгох. Ялангуяа Монгол улс парламентын тогтолцоог тийм үү төвлөржүүлэхэд, төлөвшүүлэхэд энэ 19 оны үндсэн хуулийн чухал хууль болсон. За үүн дээр үндэслээд улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль гэдэг одоо парламентын суур хуулиудыг 20 онд бас миний бие санаачилж их хурлаар батлуулсан. Тийм болохоор миний хувьд одоо юу гэдгийг 5 удаа сонгоод ажиллахдаа парламентын засал Монгол улсад хамгийн одоо тохиромжтой засаглалын хэлбэр гэж үздэг. Улам парламентын засаглалыг бэхжүүлэх, тогтвортой тийм үү хөгжүүлэхэд илүү одоос илүү анхаарч ажиллана. Энэ бол одоо бидний хамгийн чухал асуудал. Энэ тал дээр илүү анхаарч ажиллана. Парламент 5 удаа сонгогдсон байна. Дараагийн удаа нэр дэвш. За 2000 сандал ширээ албан тушаалын төлөө одоо энэ судал би очихгүй байна. Монгол төрд одоо ард түмний этгэлийг сэргээх, энэ төрийн эрхээр хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, энэ улсын их хурлын гишүүдийн бас унаадагаас нэр хүндийг сэргээх энэ тал дээр тийм үү илүү анхаарах ёстой. Тийм болохоор өнөөдөр энэ одоо миний нэг тэргүүнд тавих зорилго байх болно. Энэ зүйлнээс улсын их хурлын даргын одоо энэ суудлыг дараагийн албан тушаалын одоо тийм шат гишгүр болгохгүй. Өөрөөр хэлэх юм бол 27 оны Монгол улсын ерөнхийлөгч сонгуульд би нэр дэвшихгүй гэдгийг бас албан ёсоор хэлье. Хоёрдугаар хилцээрийг та хаж байгаа шүү дээ. Тэгэхээр хилцээрийн баг ингээд өөрчлөлт орох энэ айгүй чухал эзэгтэй үед та өөр оюу тулгын хилцээрийг миний би ахлаагүй байгаа. Оюу тулгын хилцээрийг
зээлийн хүү бууруулахтай холбоотой асуудлыг сангийн сайд явуулсан. Онтрэ буюу одоо тийм бас нэг ордтой холбоотой асуудлыг манай ажил дээр эрдэс соёлын сайд дамжин юм. Мөн одоо хөрөнгө оруулалтын гэрээний одоо хууль зөрчсөн одоо холбоотой асуудлуудыг хууль зөрчилдөөний сайд хариуцж байгаа. Засгийн газрын үйл ажиллагаа бас залгамж чанартай байх ёстой. Одоо намын дарга, улсын их хурлын дарга байсан учраас урд нас эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тийм болохоор одоо энэ асуудлыг зовлон жаргалыг сайн ойлгож байгаа. Тийм болохоор өмнөх засгийн газрын бас оюутлогуудад хийж байсан байр суурь цааш үргэлжлэнэ гэж бодож байгаа. За миний хувьд Монгол улсын одоо ерөнхийдөө зандан шатлын хувьд одоо бид бүхний бас барьж байсан томоохон асуудал бол байгалийн баялагын өгөөжийг Монголын ард түмэн дийлэнхээр хүртэх ёстой гэж үндсэн хуулийн 19 оны заалтыг амилуулах энэ тал дээр илүү бас санаачлал гаргаж ажиллаж байсан. Баялагтай эзэн Монгол хөтөлбөрийг бид одоо хэрэгжүүлэх ёстой. Цөөхөн гэр бүл биш тийм Монгол улсын 3 сая 500 мянган иргэн байгалийн баялагын өгөөжөөс илүү хүртэх ёстой. Энэ хуулийг 19 оны үндсэн хуулийн нэмэлт ажлын хэсэг нарийн машинаар ажиллаж батлуулсан хүний хувьд энэ асуудалд илүү анхаарал тавьж баялагын өгөөжийн одоо тийм 60%-ийг стратегийн ордуудын одоо өгөөжийн 60% хилцлийг бас эхлүүлж 5-7 одоо бүлэг орд дээрээс үйл ажиллагаа явуулж байгаа одоо Ухаан хотгийн орд, за Баруун Нарангийн орд, за нарийн скватын одоо бүлэг ордоор үйл ажиллагаа явуулж байгаа Өсөг зоос, SGS зэрэг компаниуд, за мөн одоо Эрдэнэтийн үүсгэл орд дээр үйл ажиллагаа явуулж байсан одоо ач тэгтэр компаниудтай бол баялагын өгөөжийн 60%-ийг төрдөө өгөх хилцлийг бид амжилттай хийж чадсан. 2007 онд ашигт малтмын тухай хуулийг их хурл баталсан байдаг. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордуудын 34-өөс 50%-ийг төр үн төлбөр эзэмшсэн заалтад сүүлийн 20 хэрэгжээгүй байсан бол зандан шатрын засгийн газрын үед одоо энийг амилуулах томоохон алхам хийгдсэн. Олон жил талцаж маргаж 34% өгөхгүй, 50% өгөхгүй. Талсан асуудлыг бол эхлүүлж байгалийн баялагын өгөөжийн 60%-ийг одоо хувийн хөвшилтэйгээр ярилцаж, ойлголцож, зөвшөлдсөж аль нэгэн байдлаар төр хүч төрөлгөөр ойлголцож одоо 60% өгөөжийг Монголын ард түмэнд авчрах энэ хилцлийг одоо бас хийсэн байгаа. Үүнийг одоо бас хэлэлцээр болгож улсын хурлд өргөн барих ажил явж байгаа. Энэ одоо бас асуудалд анхаарал тавьж ажиллана. Энэ шинэ засгийн газар маань цааш энийг бол илүү анхаарал тавих хаа гэж бодож байна. Нэг улсын хурлын даргад нэр дэвшүүлтийг бүлгийн гишүүдийн хэдэн хувийн саналаар дэмжсэн юм бэ? За төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах хэрэгтэй гэж түрүүлсэн. Бид нар одоо өнөөдөр ингэ сандал ширээний тийм үү дотоод одоо эрх мэдлийн асуудал ярих биш ээ. Өнөөдөр дэлхийн нийтийг хамарсан одоо тийм үү эдийн засгийн хямрал нүүрлж байна. Тун удахгүй Монгол улсад шатхууны үн одоо маш өндөр болж өсгөр байна. Үүнийг дагаад валютын нөөц багассан, валютын ханш эрсдэл байна. Махны үн бас тулгымцсан асуудал болж байна. Ингээ ард иргэдийн амьдрал эдийн засаг тийм үү бидэнд хамгийн том одоо дотооддоо бол иргэдийн амьдрал эдийн засаг муудах энэ асуудал одоо хамгийн том анхаарал татсан асуудал байна. Нэг ч минут төрийн үйл ажиллагаа гацах ёсгүй. Энэ ч үднээс Монгол улсын ерөнхий сайд зандан шатар одоо сандал ширээтэйгээ зууралгүй төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Ард иргэдийн амьдрал, улс орны эдийн засгийн асуудал маш том асуудал болж байгаа учраас хурдан хугацаанд юм. Ямар нэгэн одоо хууль зөрчөөгүй, алдаа гаргаагүй мөртлөө одоо ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөөд ерөнхий сайд маань өнөөдөр томилогдсон байгаа. Намын дарга, их хурлын дарга байж болохгүй гэсэн одоо сөрөг хүчний шаардлага. За манай бас намын бүлгийн одоо зарим гишүүдийн одоо шаардлагыг биелүүлж намын дарга маань одоо бас улсын их хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Тэгээ өнөөдрийн байдлаар үндсэндээ Монгол улсын засгийн газар кабинетийн бүрэлдэхүүн ажиллаж чадахгүй ганцхан ерөнхий сайд бүрээхээ хэрэгжүүлж байна. Нэг ч гишүүн одоо бүрээхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага болсон улсын их хурл маань дарахгүй байна. Ингээд үндсэндээ бол гүйцэтгэх засаглал нь кабинетгүй төрийн эрх барих дээд байгууллага нь дарахгүй байгаа бол энэ төрийн үйл ажиллагаа тасралтгүй болох Монгол улсын цаашлаад үндэсний аюулгүй тийм тусгаар тогтмол эдийн засгийн аюулгүй тийм маш одоо ноцтой эрсдэл учирч байгаа учраас улсын их хурлын гишүүд одоо өргөсөн тангарахтай үнэнч байж энэ улсын их хурлын үйл ажиллагааг тасалдуулахгүй байж энэ одоо өргөсөн тангарахтай тийм хуулийг дээдлэнэ. Улсын нийт иргэн улсын эрх ашгийг эрхэмлэх гэсэн үндсэн хуулинд тангараг өргөдөг. Тийм болохоор нийт иргэн улсынхаа эрх ашгийг эрхэмлэж энэ улсын их хурлаа даргатай болгох засгийн газар бүрдүүлэх тал дээр одоо сөрөг хүчин одоо ардын нам ардс нам гэхгүй одоо их хурлын гишүүд маань улс орныхоо нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт нь тавьж өргөсөн тангарагтай үнэлж ажиллана хаа гэж бас найдаж байна. Хэрэг олон зөвлөлттэй байхгүй. Яг энэ зүйлээр маш олон зөвлөлт орон тооны бодлого бүгд нэр маш ихээр яригддаг шүү дээ. За тэрийг одоо тийм үү би одоо хэдэн зөвлөгтэй байдгийг би мэдэхгүй.
одоо хуулийн хүрээнд хэдэн зүйлүүд одоо уламжлалаар нь ажиллана. Өнөөдөр сэрэмжээр танилцуулах уу? Хамтран асуудал ирнэ шүү дээ. Таныг энэ бүгд яг одоо буруутгаж өнөөдрийн хямралыг үүсгэсэн ингээ буруутгаад байгаа шүү дээ. Энд дээр ямар тайлбартай байна? Улсын их хурлын хуулийг улсын их хурлын гишүүн Лүндэ Жансан нарын гишүүд санаачлаад улсын их хурл дээр манай Сүхбаатар гишүүн Тогтох сүрэн гишүүн тэргүүт ажлын хэсэг байгуулагдаад их хурл баталсан. Тэгин тухай хуульд одоо тийм үү намайг өөрөө санаачилж одоо ажлын хэсгийн ахлагчаар ажилласан гэж Булгантбай гишүүн маань яг буруу мэдээлэл өгчээлээ. Энэ дээр бол тийм зүйл байхгүй. Бид тэр ажлын хэсэгт нь орж ажиллаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар ажиллах нь байтугай ажлын хэсэгт нь орж ажиллаагүй. А мөн тэр хуулийг би бас санаачлаагүй. Тэгэхээр яг мэдээлэл буруу тараагцсан. Өөрөөсөө төрийн одоо энэ докторгүй байдлыг үүсгэж бүлэг дотроо хагарч тийм одоогийн нөхцөл байдлыг үүсгэж штеп. Цаашид энийг хэрэглэе. Таны хувьд энэ дээр яг харин би ерөнхийд түрүү хариулчлаа тийм. Агаар сонгох юм бол тэр талуудын байр суурийг яг Тэгээ түрүү би ерөнхийдөө хариулсан тийм ээ. Өнөөдөр улсын эрх ашигыг нэгдүгээр тавих ёстой. Хоёрдугаарт нь намын эрх ашиг, гуравдугаарт нь гишүүдийн хувийн эрх ашиг, ажил албан тушаал ярих ёстой. Бид эрх ашигын ирэмбэ зөв байлгамаар байна. Нэгдүгээрт нь хувийн эрх ашиг, нэгдүгээрт нь тийм үү. Надад ямар сандал ширээ ноогдох вэ? Надад сандал ширээ ноогдохгүй бол төрийн ажлыг гацаадаг, шантаажладаг иймэрхүү одоо буруу жишг цаашдаа Монголын төрд баймааргүй байна. Баймааргүй. Тийм болохоор улс орныхоо эрх ашигыг нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь ардын нам тийм үү. 24 оны сонгуулиар 68 суулгаж олонх болсон юм бол энэ ардын намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ардын намын мөрийн хөтөлбөрөөр суулж гарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ардын намаас нэр дэвшээд ард түмэн сонгогдсон тийм үү эрх ашигын ирэмбэлж тавихыг би одоо гишүүдээс хүсэж байна. Нэг багуудын санаа ахмад гişүүд чи хэлсэн шүү дээ. Одоо юм нэгдээр бариа. Нэг намын одоо нэг юм хүмүүс байж чи яах гэж ингэж хэлдэг вэ? Одоо энэ 30 бүлгээс буюу парламентын ардч талдаа нэгдсэн байгаа талдаа хурлын дарга өгөхгүй бол цаашдаа энэ докторгүй байдал үргэлжлэнэ гэсэн шүү дээ. Гэтэл яг хэрэв ингэхгүй байсан бол яг задагчдын хэсгийн газар унгаж байгаа юм бэ? Харин тийм ээ одоо намын дарга маань ерөнхий сайд байж болчих юм бол бид 68-уулаа тийм үү намын дарга ерөнхий сайдад дэмжиж одоо бүх асуудал дээр дэмжлээ гэж бас манай гишүүд одоо зөрчилтэй одоо байсан гишүүд маань маш тодорхой байр суурь илэрхийлж байсан. Энэс дагуу одоо тийм үү энэ шаардлагыг одоо биелүүлж энэ 68-аас нэгд сул байлгах гэж эв нэгдлийг бодож ерөнхий сайд маань үнэхээр одоо улс орны эрх ашиг хэрэгтэй. Монгол ардын намын тийм үү эв нэгдэл хэрэгтэй гэж үзэж байгаа бол би одоо ерөнхий сайдын ажлын үеийг зандаа шатар ерөнхий сайдад өргөдлөө гэсэн. Намын дарга улсын хурлын дарга учраас маань улсын хурлын даргын саналаас буусан шинэ асуудал дээрээс. Гэтэл одоо цаашдаа эв нэгдэл хангахын тулд дахиад сандал ширээ ажил албан тушаал ярьж байгаа нь бол биш ээ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол одоо эв нэгдэл бол хангах гэж сандал ширээ албан тушаал 8-аарч гэсгүй. Энэ бол тийм үү. Өнөөдөр улс орны эрх ашиг нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь тэр намын эрх ашиг гэдэг юм тавих улсын их хурлын гишүүд бол нийт иргэн улсын ашиг сонирхлыг илэрхийлэх ёстой гэсэн үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх энэ ирэмбэл тавьмаар байна. Энийг тавиад үзэх юм бол бидэнд эв нэгдэл хангагдана. Эв нэгдэл гэнэ. Тийм болохоор нэгдүгээрт нь сандал ширээ албан тушаалын одоо их ашиг тавьж байгаа ийм асуудал цааш байж болохгүй.